За хард амтны хөрөгчд контентын маань дараагийн дугаарт хохирогчийн арга гэр бүл гэдэг талаас нь авч одоо хүмүүст танилцуулахаар бас одоо ямар хор уршигтай гэдэг талаар ярилцахаар хүрэлцэн ирээд байна. За ингээд та өөрийгөө бидэнд товчхон танилцуулж өгөөч. За сайн бацхан уу, намаа гэдэг хүүхдийн эмч мэрэгчлээ одоо 2 хүүхэдтэйг амьдардаг юм байна. За ер нь энэ хард тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл гэдэг зүйлийн талаар ерөнхий одоо юу гэдэг өөрийнхөө талаас ойлголт ямар байна тэр талаас ярьж өгч. За би бол одоо хард тамхины мансууруулах бодис ер нь донтолт гэдэг юм бол бараг 12 жилийн өмнөөс эхлээд одоо өөрөө хэрэглэгч биш хэрнээ одоо өөрөөс болоод ингээ хохирсон л доо ер нь бол айгу хэцүү юм билээ. Одоо ингээд бүтэн 12 жилийнтэй тэмцээд яг сүүлийн 4-5 жил бол бүр үнэхээр тэсгэл болтоод ингээ хайцсан. За тэгээ танай энэ контентэд ингээ орохдоо бас нэлээ бодож иж орсон л доо. Дээрээс нь энд ороод бас хүмүүс үзэж магадгүй те. Тэгэхээр зарим нэг хүмүүс уурлах бах, гомдох бах гэж бас нэлээд бодсон хэрнээ. Гэхдээ ямар ч тач энэ бүхнийг айгу олон хүмүүс ойлгоосоо энэ бүр ингээд нэг хүний амьдрал биш, нэлээдгүй хүний амьдрал хохирдог юм шүү гэдгийг ойлгуулахын тулд ер нь бол ирсэн. Тэгээд ганцхан одоо нэг хүн хохирогч байдаггүй, нэг хохирогч харагдаж байгаа юм шиг нэ тэрний ард гэр бүл, үр хүүхэд, ээж аав, хамаатан садан, найз нөхөд бүгдээрээ хохирдог маш том өргөн хүрээлэг авч. Манай контент дээр зүгээр яг хүмүүс нөгөө нэг одоо жишээ бид нар яг нөгөө нэг хард тамхи хэрэглээд ч юм уу мансууруулах бодис хэрэглээд яг өөрийгөө хохирооцсон буюу одоо ял хэдэлцэн ч гэдэм үү тэгээд гараад ирсэн зарим нэг нь ял хэдлээгүй гэсэн мөртлөө одоо тодорхой хэмжээний одоо мөнгө өргөж гэдэг юм элдв хонго зүйлээр ингээ хохирцсон гэж л тэгжэл гаргаж байгаа. Мэдээж яг арга гэргийг бол одоо эхний хэсэг дугааруудад бол гаргаагүй. Гэхдээ бол цаашдаа нэг одоо өөрсөж авахлаад хэдэн дугаар арга гэрийн тухай гарна. Тэгээ мэдээж одоо энэ хард тамхи мансууруулах бодис ер нь донтолт гэдэг энэ өвчнөөс болоод одоо арга гэр нөгөө нэг яг хэрэглэгч хүнээсээ илүүтэйгээр хохироод идэх талаар нэлээх сонсч ирсэн л доо. Тэгэд өөрийнх нь хувьд одоо яг хэн хэрэгжилж ив тэгээ бас хичнээн ямар хугацааг өнгөрүүлв. За ер нь бол манай нөхөр буюу хүүхдүүдийн маань аав одоо гэр бүлийн хүмүүс хэрэгжилж байсан. Гэтэ эхлээд юусэн мэддэгддэг юм байлээ. За ингээл нэг уг нь бол бит хоёр хоёлаа бүр 15-тай нэг нь 20-тай амьдралаа эхлүүлээд 18-тай 23-тай хүүхдийн аав ээж болоод 20 идэх настай хэрнээ гахалтай бизнесийг цэцгэлүүлээд 20 идэх настай хүүхдүүдийн хувьд бол бизнес хийнэ гэдэг чинь бас амаргүй даваа байсан л та. Тэгээд тэр үеэс эхлээд ер нь ингээд айгуу гоё амьдрал цэцгэлээ явчихсан. Гэтэл яасан бэ гэхээр 12 жилийн өмнөөс эхлээл нөгөө нэг энэ нэг ингээд юу яадаг юм блэ эхлээд за гэр бүл болгонд л юм асуудал байдаг та гэж удаад нөгөө нөхрүүд гарч ордог уудаг иддэг тий. Тэгээс өдрөө бүр гэртээ ирэхээ болдог. За ер нь бол би тавчхандаа хэлэхэд энэнд ганцхан хард тамхи байдгүй мөлий. Хард тамхи арх мөрөдө тоглоом гур бол ялтчгүй дандаа цогтой оршдын байна гэдгийг би бүр сүүлд нь олж мэдсэн. За тэгээд яадгүй гэхээр хамгийн гол шинж тэмдэг нь манай хүн яасан бэ гэхээр ерөөс хоол идэх болсон. Би хоол игээл 50 орой идэхгүй. Ерөөсөө хоол идэхгүй. Ингээл хараад хаар дандаа гадуур идсэн гэж хэлдэг. Тэгэхэд ерөөсөө ингээл 3, 4, 5, 6 хоногор юм идэхгүй. За тэгээ ихэвчлэн шүн ингээл ундаал би чинь ялах хөвгттэй байсан. Сэрхээр л байхгүй. Уг нь цуг унтаж байгаа шүү гэдэг. Тэгээ харангууд ингээ босоо сэрүүн ерөөсөө дандаа ингээ
шүмдөө сэрүүн байдалтай. Нойр авах унтахгүй байх гэсэн үг шүү дээ. Унтахгүй байгаа тахаа байсан юм лээ. Тэгээ хүүе зүгээр өгөр би өдөр унтцсан юм аа. Би нөгөө би тухайд оюутан байсан л та хүүхэд ч байсан 20 дэдтэй. Тэгээд ерөөсөө унтахгүй тэгээ заа өдөр унтцсан юм байлгүй дээ гэж бодоо яваад байсан чинь ерөөсөө ингээд сүүл рүү ингээд 5-6 хоногор баг унтаагүй шинжтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэрийг юунаас нь харж мэдэх вэ? Одоо за мэдээж унтахгүй байгаа нь бол хараа мэдж байгаа шүү дээ. А сүүл рүүгээ тэгээд одоо нөгөө хүн чинь мэдээж физиологийн талаас ингээд унтахгүй байгаа тэгэхээр мэдээж ядарна тий. Тэгэл тэр байдал нь яаж илэрх вэ? За хоол идэхгүй болохоор айгу турд юм бэл. Ерөөсөө нүдэн дээр илт 5-10 кг турчиж байгаа юм. За тэгэл нэг л уцаартай ялангуяа ингээл шүн болохоор л гигэлцээд ингээл годгонол нааш цаашаа холхол эхэлдэг ингээл байж чадаад байдаг. Тэгэл гараа яваад өгдөг. Гараа явчаад буцаж орч ирэхтэй айгуугүй. Бүр нэг ингээд тайвширсан. Сэтгэл санаа нь хөвсөн. Тэгээд эхлээд ингээд гайхаад яагаад ингээд байгаа юм болоо гэж бодоодсэн чинь сүүлдээ энэ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс архины шаардлагагүй хэрнээ өөрсдөө архи ууд юм билээ. Яагаад вэ гэдгсэн нөгөө нэг мансуурсан байгаа мэддэхгүй тулд согтуу байна гэсэн дүрт орох гэдэг юм байна гэж би ойлгож байгаа байхгүй. Одоо яагаад чи ингэж байгаа юм гэхээр ууц юм а гэж хэлсэн арай илүү хөнгөн үнэнд ойртно. Үнэнд ойртно. Бодит байдалтай ойртно гэсэн үг шүү дээ. Тийм учраас ууж эхэлдэг. Тэгэхээр хоёр юмыг ингэж хөвчлэг авсарч. Эхлээд ингээд ямар нэгэн юу ч үнэрчдэггүй, юу ч мэддэхгүй ингээл нэг тийм сонин шинж тэмдгүүд илрээд идэг. Гэтэл дараа нь бол дандаа ингээд согтуу юм шиг юм архины үнэр хангалтсан байдалтай болж эхэлж байгаа байхгүй. За тэгээд одоо ингээд яагаад ингээд байгаа юм болоо гэж сүүл рүүгээ бол өрөнд орж эхэлнэ. Маш ихээр аимшигтай өрөнд орж эхэлнэ. Тэгээд магадгүй тэр мөнгийг олохын тулд мөрөдө тоглоом тоглож эхэлсэн. Яг миний кейсэн дээр бол тэгсэн л дээ. Тэгээд залуу хүмүүс бид нар 2-2 гоё юм том компани бизнесийг байгуулсан байсан. Тэр болгоныгаа алдаж эхэлсэн. За тэгээ миний хамгийн их цочирсан юм юу гэхээр би 2 хүүхэдтэй байсан. Тэгээд нэг өдөр ороод ирсэн чинь зурагт маань авахгүй болсон. Ингээд том өрөөний зурагт байхгүй. Тэгээд ч одоо бүр зурагтаа зарж идтлээ. Одоо ингээд тулчдсан бахта, дарчигтаа тулчдсан бахта гэж бодоод тэгэл ерөнхийдөө за энэ ч юусо болохгүй байгаа юм гэдэг сигналыг авч ирэл. Тэгэхээр тэрнээс өмнө их юм болно л доо. Монголын хар тамхи мөнгө хүлээлтийн бүр ингээд маф байт юм билээ. Бүр үнэхээр том. Үнэхээр ерөөсөө бүр миний ганцаараа эмгтэй хүмүүс хизээж өчөрдгөө юм билээ. Би юу гэж бодсон бэ гэхээр би хинт ч хэлэхгүй нэг давчандаа л гэж бодчихсон. Ээж аав юм уу аав ээж хиндэн ч хэлэхгүй гэж бодчихсон. Ягаад гэвэл миний нөхрийг одоо би өөр хүнд муулчих юм бол нэг тийм яриа байдаг шүү дээ. Муулчих юм бол босод хүн уучлахгүй. Би уучлаад хад босод хүн уучлахгүй дээ. Одоо нэр хүндэт нь удаа гэж бодоодсэн. Тэр айгүй буруутсан. Би жоох хөвгтөөсөн болохоор нуусан, дарсан. Дараа нь бүр ингээд хэмжээшгүй том асуудал болсны дараа хэлэхэд тэрийг учирдаггүй юм бэл. Тэгээ яасан бэ гэхээр би жирэмсэн байсан юм аа. Баг хөвгтэй байжсэн. Тэгэл хаалга нүдэж эхлэн хүмүүс мөнгө өрн ихэж эхэлнэ. Бүр гэрт нь ирээд нэхэд эхэлчихсэн юм уу? Ирж нэхэн би орцноосоо гарч чадахгүй тийм айцтай болсон байсан. Ойролцоогоор хэд орчим төгрөг нэхэжтэй гэж хаалга мэдэх үү? Одоо тэр чи одоо ингээ 10 жилийн өмнө баггүй юу 11 жилийн өмнө гэдэгт чинь яг хуу тэгээд нөгөө мөнгө хүлэгч нарын мөнгө ч ерөөсөө ингээ өдрөөр өсдөг юм билээ. Нэг сая төгрөг зээлцэн бахад 7 хоногийн дараа нь 20 болчихж байгаа байхгүй. Үтээгээ гих мэдчлэн. Тэгээд жирэмсэн хүнийг хайрлах сэтгэл тийм ийм тэр одоо маф гэх юм уу тэр бүлгэнд орсон хизээж хайрлах сэтгэл байдаг бэл. Би ингээл ухаалтад унсан, боолгоод унсан, тоо шиг том гэцтэй хүн байхад боогоолонгаа чинь тэгээ нэгс ирсэн 4 настай хүүхэд маань хажууд нь ээжээгээ сэрэж байгаа байхгүй. Гих мэдчлэн ингээд ийм гэр бүлийн зүгээс бол маш айцтай. Би орцноосоо гарахаас айдаг байсан. Ингээл нэг газар мөнгө хүлэгч нь байж гин эсвэл цагдаа байж гин дандаа ярьж ингээл мөнхийн цагдаагаас бол юусаа байнгын дуудлагатай. Тэр үедээ ер нь зүгээр яг за манай хүн бол одоо ер нь бол мансууруулах цаар там хэрэгэлдэг болцсон юм байна гэдэг гэрийг мэдчихсэн үү эсвэл одоо бүр мэдхгүйгээр ингээ гайхаад мэдхгүй байсан. Би эхлээд бол мэдээгүй яг нөө багаасаа үерхэд суудсан байсан учраас аюу итгэжсэн. Би бол өөрөө ямар нэг архитай ямар ч юм хэрэгэлдэггүй байсан учраас яг хөдөлгөөнтэй ер нь энийг хэрэгэлдэг хүмүүс аюу хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг. Одоо сахилахгүй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Сахилахгүй хүүхдүүд байд юм билээ. Хоёрдугаарт магадгүй яг
ингээд тэр хүрээллийг харахад боломжтой л хөгтдөг мөнгөтэй. Яалтчгүй тэрийг эхлээд хэрэглэхийн тулд мөнгө хэрэгтэй маш үнэтэй байдаг. Тэгээд тэрийг олохын тулд мөнгийг улам ихээр хэрэглэж эхэлдэг. Эхний тэр хэрэглэх мөнгийг олохын тулд мэдээж хэрэг тэр нөгөө нэг санал болгож байгаа хүмүүс нь харьцангуй мөнгөтэй хүмүүс санал тавьдаг гэж байна. Нөгөө зарж байгаа улсууд ч тийм зарж байгаа улсууд. Яг мдээгүй одоо ингээд хэрэглэж эхэлсэн. За одоо юу гэдэг ингээд нэг унтахгүй идэггүй байсан ингээд анхны шинж тэмдгүүдээс эхлээд нилийн одоо за энэ юу нь болохоо байчжээ гэдэг нэг л юм болохгүй байна гэдэг бүр нэг муу совин одоо нэг авдаг шүү хүн. Тэр хүртлээр нь ойролцоогоор хэрэг хугацааг зарцуулсан. Ер нь яг таны хэлж байгаагаар яг эхлээд хэрэгжилж байгаа үе буюу 1-р шат, донтцсон 2-р шат, сүрлийн 3-р шат ингэж би бол баг ангилахаар байгаа байхгүй. Тэр 1-р шатнд бол хинч юуч ойлгохгүй л байгаад байдаг. Ер нь тэгээд тэр нэг миний тохиолдлын хувьд бол нэг жилээс 2 жил юм болов. Жилээс 2 жил. Гэхдээ бүр суурин тавигдсан нь бол магадгүй тэрнээс өмнө лээсэн байгаа байхгүй. Найзуудтайгаа нэг өвс сорчдог. Айгу гоё штэ. Чи үзгүүч гэдэг юм уу. Тиймэрхүү юмуд амирх гэдэг найзууд нь одоо ингээл нөгөө хөдөө мөдөөр ургад юм шиг байгаа юм. Аваад ирсэн штэ нэг сорчих уу. Гүү гэл бид нар бол тэгэнтэй. Гэтэл одоо эрэгтэй хүмүүсийн хувьд яг магадгүй өнгөтэй цөөн хүмүүс байж магадгүй л те. Гэхдээ бид нар болохоор тгийгээд сонирхоос орчдөг. Өвс донтолтгүй штэ. Өвс донтолтгүй штэ гэж бодож сорох нь тэр нөгөө нэг дараагийн бүр хүнд шатны юмны маань суурин юм болов уу гэж боддог. Тэгээд 1-2 жил бол яг ингээл эхлээд эмэгтэй хүн тэгээд мэдээж хэрэг уурлаа штэ. Гэрт бөөн хэрүүл бол тийм ээжээ хайчих уу яач. Бөөн хэрүүл бол тэр болгоныг ихэвчлэн мөнгөөр дардаг. Өөрт нь бэлэн мөнгөний эргэлтэй айгүйх болчдөг. Ер нь бол тийм учраас харин энэгээр нэг юм аваад одоо хүүхдүүдтэй ингэчээр тэгчээр цуслаа явчаа тэр зөвлөл явчаа тэр гадагшаа татгшаа явчаа тэр. Мөнгөөр гал унтраад байна гэсэн үг. Мөнгөөр гал унтраадаг. Тэрэнд нь би бас хүүхдээс учраас хурдаад л яваад байсан байгаа байхгүй юу. Айгүйх мөнгөний хэрэг юм явд юм байлээ. Ер нь бол тэр үед бол би гэхэд 500 сая төгрөгийн өрөнд орсон байгаа байхгүй юу. Тэр нэг 5 жилийн хугацаанд дотор гэсэн 5 жилийн. Тэгээд тэр 1-р шат буюу одоо эхлээд нөгөө гэр бүлэнж ойлгохгүй магадгүй өөрөө ч ойлгохгүй болчихдог. Тарчлаад байдаг, зовоод байдаг. Тэгээд альвшаа би чи ингэж таам уу яагаад таам бэ? Тэгээд сүүл рүүгээ ингээд хоёлаа одоо тий ярилцъя. Одоо энийг даван туулъя гэдэг юм руу орж байгаа байхгүй. Тэгээ хэлэхэд одоо хүмүүсийн ядгаар хүмүүс витаминыг би хэрэгэлдэг гэдгийг надад хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр тэр үед одоо ингээд өмнөх контентын дээр оролцсон хүмүүс амар их турдаг унтдаггүй. Гэр бүлийн хүмүүс яг тэр байдалд турдаг. Би яг одоогийн багаас 20 кг-аар турсан гэсэн. Яг ижилхэн тур. Давхар дагаад ингээд дагаад дурна. Шаналаа зовоод хажууд нь санаа зовоод байгаа учраас. Яг ижилхэн турсан, хоёулаа цав цагаан толгойтой болсон. Буурал. Ерөөсөө 20 эдгэнцтэй хүмүүс шүү дээ. Буурал болж байгаа, мөнгөгүй болж байгаа, турж байгаа, эцэж байгаа, стрессдж байгаа. Би ч гэсэн шүн унтаж чадахгүй. Мөнхийн шүнжэнгөө хүлээгээстэй хизээ ирэх бол тий 2 хүүхэдтэй, 2 нялх хүүхэдтэй. Тэгээд яах вэ гэхээр надад яаж ядгаа хэлсэн л дээ. Яаж хэрэгэлдэг аргаа юу? Яаж хэрэгэлдэг аргаа. Одоо энийг хэлж болох юм уугүй мэдэхгүй байх ямар тач яаж би мэдэхгүй шүү дээ тэр хүмүүсийг нь яаж хэрэгэлдэг тарьд юм уу кинон дээр тариал байдаг тий. Тэгэхээр тарьдгүй юм билээ нэг юм карманаас маш их сорвол гарчдаг. Тэрийг бас ажиглуулъя юу. Ундааны сорвол. Ундааны сорвол хүүхдүүдтэй айгуух сорволтой ундаа өгчдөг байсан. Тэр сорвол жижигхэн сорволтой ундааг ашиглаж ууршуулт юм байна гэж би ойлгосон. Ууршуулж хэрэгэлдэг тэр нэг юм өөрсдөө нэг юм хийчихдээ юм шиг. Миний бодлоор бол ингээл хүмүүсийн бодлоор харт амир хэрэглэж байгаа хүмүүс ингээл нуугдаал ууланд очиол ингээл бүр ингээл нуугдаад нууг гэж бодтол үгүй гинэ харин ч тэр нуугдах тусмаа цагдаа нар их шалгадаг гэдгийг зарим хүмүүс нь мэдсэн байдаг. Тийм учраас юу ч болоогүй юм шиг хэлцээд байгаа. Юу ч болоогүй юм шиг ингээ явж идэг. Тэгэл жоох ингээл манараатай, мансууралтай явж ивэл 100 татчихдаг. Тэгэл энэ согт юу гэж нэг яг л тийм л юм болт юм лээ. Айгүйх тийм сорволтой ундаа. За тэгээ мэдээж эрэг маш их мөнгөний өрөнд орно. Нэг ирэхэд л уцаа зарцсан байна. 3 машинтай байсан. Ямар ч машингүй болсон. Ганцхан байртайгаа л үлдээл. Одоо яанаа л гэл
бодож байгаа юм чи одоо надад бол яваагүй сэтгцийн имлэг, наркологийн төв, лам, христ юу гэдгийг ерөөс газар ерөөс үлдээгүйсэн тохиолдол. Хүмүүс ингээл одоо альбомч дүрэн шүглсэн юм уу? Би уг нөр эмч хүн ирнэ ямар нэгэн шин шүтлэггүй хэрний хүн аргаан мухтад очдөг юм байна. Гэхдээ тэглээгээд туслахгүй. Хүн ерөөс өөрөө л өсөж гарах, өсөж зориглох. Одоо ямар тач яг би 5 жилийн туршилбал цогтаа тэмцсэн тэрнийхэн эсрэг маш олон цагтаа сэргийлэх дуудагдана. Гэхдээ одоо хэрэгжилж байгаа явцдаа л баригдаагүй болбол одоо хэрэглэгч байж магадгүй гэд очоод цагтаа дээр ингээд нөгөө шээлгэж мэлгэж үзэхээр тэр нь бүрэн хэрэг гэж авч үзэгдэхгүйгээр одоо ингээд тэнцэнгээр гэх юм уу батлан талтаар дандаа гараад идэгсэн. Ялангуяа бүр тэр яг одоо 2 дугаар шат буюу донтолтын үе дээр ирээд ерөөсөө цагтаа сэргийлэхээс ерөөсөө салдаггүй би бол ерөөс мөнхийн л 7 хоног болгон л нэг цагтаа дээр очин 7 хоног болгон л нэг мөнгө хүлэгчтэй хэрүүл одоо ингээл ерөөсөө өөрөө утас шурмус битгаар одоо юу ч байхгүй болж байгаа юм чи. Тэгээд тэрний дараа би туслаж үлсэн л дээ мэдээж ирийг ээж аваасаа тэгэхэд хэлэхгүй яасан. Одоо ингээд 6-7 жил яа өмнө хэлээгүй юм. Гэхдээ би ингээд ингэсэн юм чи цуг нуусан биш шүү дээ. Яагаад гэж. Тэгээ хараад утсан ингээд манай бүх таньдаг найз нөхөд юу гэдэг юм бүгднгээс нь 10 давтахгүй 5 давтахгүй 100 давтахгүй мөнгө зээлчихсэн. Нөгөө хүний царай бүр харахаасаа санаа зовмоор байдалд орж байгаа байхгүй юу. Гэр нь бол тэгээд ингээд сүүл рүүгээ манай 2 хүүхдийн зураг, миний зураг ингээд фэйсбүүкээр задарч гэлээ. Энэ хүүхнийг болоод аваач, бариад аваач. Нөхөр нь тэгээ явж илээ, ингээд явж илээ. Тэгэж заллуулсан, ингэж мэхлүүлсэн. Мэдээж нөгөө юмаа одоо заллуулсан, мэхлүүлсэн одоо эргэж олж чадахгүй уурны монхогт тэгэл хамаа намаагүй юм хийж дээ. Тэгэл бүр ингээл амар их зүйдэлд орж байгаа юм. Гэхдээ би тэрийг аль болох за одоо ямар бие зээлсэн биш гээл. Гэхдээ тэр болох бүх үрийг нь би дараалсан. 100,000-ыг зээлээ буцаагаал өгөөлсэн ингээл. Тэгээс үл рүү ерөөсө тийшээ тасарддаг юм байлээ л дээ. Тэгээс шүүх за болий цагтаагаар оръё. Одоо хамаа алах одоо ингээд суулгая. Шоронд нь явуулчих. Гэхдээ хүний сэтгэл хүрдэг юм бэл. Яг шоронд очоод ингээд суулгах чий гэд шүүх хурлын өмнө очихоор би л авч чадаагүй. За би батлан даа. 2 хүүхдийн манай одоо 2 хүүхдийн манай шоронгийн хатаас болоод эсвэл энэ 2 хүүхдийн аав нь ингэсэн штэ гэдэг тэр имийг хүн чадахгүй юм бэл. Тэгээд 3 удаа бараг шүүх хурлаар орж ирсэн л да. Одоо ингээд эргээд бодоход тухайн үедээ бараг явуулцдаг ч байж үү гэж бодох юм байдгүй. Талин зүг байсан бай. Явуулчих зүг байсан юм болов уу? Яагаад гэхдээ явуулчих гэхээр хүмүүс ингэдэг юм билээ. Очоод зөндөө олон хүмүүстэй танилцчихна. Буцаж гарч ирэхдээ бүрсүүлжтэй болоод гараад ирнэ. Тэрнээс нь би яагаад явуулаагүй. Гэхдээ одоо болтол би тэрэнд амар их харамсдаг. Яагаад гэхээр цуг юунд хэрэгт орж исэн хүмүүс бүгдээрээ суугаад гараад ирсэн. Гарч ирээд одоо амьдрал нь сайжирсан хүмүүс байна. Манай контент ч гэсэндээ тэгээд яг тийм залуучуудаа орж байгаа. Тэгээд мэдээж нөгөө нэг хийсэн нь угаасаа буруу. Анх бол мэдээж яг өөрийнхөө хүслээр ч юм уу очоод ингээд үдцсэн л байгаа. Сонир цанууд л үдцсэн байгаа. Гэхдээ 2-3 хэрэглэхийн хэрээр тэр нь өөрөө нөгөө одоо юу гэдэг тийм шахалтанд оруулж эхэлж байгаа хөө. Бие махбод нь дийлхээ болоод сэтгэл санаанд дийлхээ болоод тэгээ нөгөө нэг мөнгө санхүүнд дийлхээ болоод ингээд өөрөө шахалтанд ороод ялчгүй охирол эхэлж байгаа юм байна. Тэгэл тэрнээс гадна ар гэр бүл нь охироод тэгээд яг хуу тэрнээс нөгөө гэмт үйлдэл учраас хуулиар одоо заасан гэмт үйлдэл учраас хэрэг үүрэл одоо юу гэдэг нь тэгэл ялаа аваад шоронд орчлоо. Тэгээд ороод гарч ирчээд одоо ойлгоцсон, ухаарсан. За одоо дахиж энийг хэрэглэхгүй те. Одоо яг л ингээл зөв амьдралаар амьдрий гэдэг л залуучууд зөндөл байгаа л та. Тэгэхээр яг ч бас одоо тийшээ явлаа гэдэг тэр болгон ингээд бурлааг болоод тийм бүр одоо амар болоод гараад ирнэ гэсэн үг биш л дээ. Магадгүй тийм нэг ганц нэг хүмүүсүүд байгаа. Тэгээд ер нь тийм юм бэлээ. Тэгээд ер нь явцсан л онцсон юм бэлээ. Яг хөө тэр үед чинь ингээл ганцаараа ер нь хэрэг татагдана гэж барах байхгүй.
айгүй олоолаа байдаг. 2 3 4 үлээ хөвчлэн татагддаг. За тэрнээс зарим нэг нь зарсан, зарим нэг нь хэрэгэлсэн ч байдаг юм уу. Зүйлэн технологиудаараа өөрөдөг. Тэгээд манай бол ерөөс нэг тэгж зарж марж цаашаага яваагүй юм шиг байгаа юм. Тийм учраас ингээд бүгднийхэн зүйлэнгүүд нүүрсэн ороод гараад ирэхсэн хүмүүс нь одоо харахад бол бүгдээрээ айгүй сайхан болсон. Гэтэл бит хоёр бол яг бахбэтгаараа л байгаа байхгүй. Одоо би тэгтээ яг сүүлийн 4 5 6 жил салцсан. Буруу хэрэгтэсгээ байгаад одоо чадахгүй юм байна гэд. Тэгээ салцсан учраас магадгүй тэр үед ороод гараад ирсэн бол би гараад ирэхэд нь очлогч байсан юм лөө. Би сая танаа контентыг үзэж хагаад өвжигийн юун дээр нөгөө нэг яг шоронд ороход нь хүүхд эхнэр нь төрсөн. Яг би тэрийг үзээд бүр яг над дээр тохиолдож байсан учраас яг зориг орсон л та маш хэцүү байдаг. Тэр шоронд орж байгаа донтогч хэцүү байхад хүүхдээ ингээд ганцаараа төрүүлээд төсгөж байгаа юм хитэн үнд ямар байх вэ те. Би ганцаараа төрөх рүү машина барайл явчихсан. Ганцаараа л төрөл. Ганцаараа л инглээс гараал. Тэр үед таны үчи шоронд байсан уу эсвэл шоронд ороогүй байсан юм? Шоронд ороогүй ингээд нөгөө нэг хэргийн шитэн дээр яваад байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээл нөгөө нэг бас нөгөө яг шоронд ороогүй. Тэгтээ нөгөө нэг 161 болоо тэнцээ ингээд саатуулагдчихад байж байгаа шүү дээ. Хэрэг шийдэгдтэл 3-6 сар саатуулагддаг. Нөгөө нэг хам хэрэгтэнгүүд өнтрэн цуглараад нэг том хэрэг үүсээ. Тэрэн дээрээ болтон 3-6 сар болт юм л. Тэр үе хүртэл амар хэцүү. Эргэлтээр очино. 2 нэрлэх хүүхэдтэй хүн эргэлтээр очихгүй байж чадахгүй. Тэгээд маш л их юм болдго юм байлээ дээ. Эцэг гэхээс ер нь хин дээр илүү их дарамт ирэх үү? Нөхөр дээр ирэх үү, чам дээр ирэх үү? Эцэг гэхээс гэхээр одоо юу гэдэг ингээл хоёр талын эцэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хин дээр илүү их дарамт ирэх үү? Эцээц надад хэн туслах вэ? Миний ээж л туслалтай. Бүх шүүх хуралтанд цуг явж исэн. Наркологийн төвд 2 удаа хэвтэмжлүүлж яхад нь гэр бүлийн уулзалт гэж болдог. Тэр болгонд манай ээж л надтай цуг явжсэн. Шархад нарколог 10 жилийн өмнө гэхдээ юм арай орчин үеийн болоогүй байсан юм байна. Одоо энэ сэтгцэн имлэгүүд гэдэг маш гоё газрууд нэгтсэн байлээ, терапиуд нэгтсэн байлээ. Тэр үед надад хайгаад ерөөсөө тийм олддоггүйсэн байхгүй. Гэтэ би өөрөө ангайхаа оюутан байсан учраас багш нараасаа гуйгаад тэгээд нэг хин шиг хөв имлэгүүд байдаг байсан тэр үед. Тэгээд тийшээ очиод эмчилгээнд ороод бас л мөнгө орно. Тэр үед чинь 3-5 сая төгрөг орж байгаа байхгүй. Тэгээд бас үрдэн өгөөгүй л дээ. Хүрээллийг нь бас амар солих хэрэгтэй тэр хүний. Хамгийн гол нь маш олон хүрээлэл шүү дээ таньж мэдгүй. Тэр болгонтой за тэгээд нэг өрөнд орсон хүн буцаагаад тэр мөнгө олохын тулд бүр илүү хүртэй байдаг. Тэгээд ерөөсөө өрнөөс үр нэг харт амгнаас нөгөө харт амг ерөөсөө нэг юм амьдралын цикл юм. Жижиг үрийг том өрөөр дараал үлдсэн мөнгөөр нь хэрэглээл. Тэгээд тэрийгээ дахиж бүр том өрөөр дараал үлдсэн мөнгөөр нь хэрэглээл. Яг л хүн болгон залгаж үр асууна. Тэгэл тэрэн шийдэхдэггүй бол цагтаар явдаг. Ер нь тэр хэрэглэгчээсээ илүү өрнөөс айгүйх цагтаа томжсэн. Нөгөө нэг мөнгө нэг ч голсууч цагтаа тавьчихад өгчдөг. Заллингийн эргээр ч юм уу. Тэгээд тэрнээс болж айгүйх юу яжсэн. Шуухлаар их орж ирсэн цагтаа дээр. Тэгээ сүүл рүүгээ одоо мэдгүй цагтаа танихгүй юу байх болчихно. Байцаагч болчихно. Хаан сонгоо архан дүр. Ер нь за мэдээж одоо эхнэр хүний хувьд одоо ир нөхрөө бас ингээд нэг зүг болгоод аваа явчих гэл ингээд татаал чангаагаал ингээд дэшээ ингээд тэмүүлэх хальтаа мэдээж тэр бол одоо байгалийн үйл одоо зүйс нийлэх хэрэг баг. Гэхдээ мэдээж одоо хүнд хэцүү байгаад байдаг. Орхоо явчих болтгоо тэгэл ингээд татаад байдаг. Гэтэл нөгөө хүн маань өөрөөшөө одоо юу гэж харах вэ? Одоо энэ маань ингээд миний төлөө зовоод байна гэж харах уу? Энэ угаасаа л ингэх ёстой одоо хүний эхнэр хүн гэж зүгээр нэг хийвэн гэж харж үзэх юм. Айгуу уучлаарай гэдэг үг хэлдэг. Маш их хэлнэ. Надаас бол уучлаарай 2 хөтөө зовоож чинь. Өстой уучлаарай дахиж тэхгүй гэл маш хэлдэг л дээ. Гэхдээ тэр нь тэр үеийн л бодол юм шиг байна. Тэгэл дизэж тэр нь тэгээд дахиж тэхгүй гэдэг үг хизээж байдаггүй. Дээрээс нь ер нь одоо ингээ харахаар тийм ийм донтогч хэрэглэгч нар яадгүй гэхээр маш хоцсны дугаараас хэлдэг. Тогтцоо хоцсны дугаар байдаггүй. Эхлээл одоо гайгүй дугаартай байж байгаа л ерөөс хүчтэй яа дугаараас хэлж байгаа
ингээд мөнхийн дугаар ихсэлждэг. Тэрийг бас айгу анхаармаар юм лээ. Дугаараа солиод эхлүүл ер нь биш тхийн шинж шүү. Ямар нэг юмд орж байгаа юм шинж шүү. Ойр ойрхон дугаараа солиол явуулсан. Ойр ойрхон байтугай ерөөсө 7 хоногт нэг дугаар байхгүй. Тэгэл нэг зүгээр энгийн дугаарууд чинь 5,000 гэл моби community-лэр зарагдчихийдэг. Зарим нь бүр зүгээр дэлгүүр CEO-гээр зарагдчихийдэг юм л шүү дээ симнүүд. Тэгэл мөнхийн солиос. Тэрийг солих шалтгаан юу бол? Одоо магадгүй нэг хүнтэй ярьчаад өөрийгөө баригдуулахгүй тултал дахин дугаараас солио. Ер нь зүгтж байгаа хэлбэр юм шүү дээ. Тэгээд нөгөө цуг байдаг найзууд нь ч гэсэн бүгдээрээ шүс тооцсон. Тэрнтэй ярих гэсэн ингээл тэгэхээр найзуудын тухай баг. Бүгд солиоддаг. Тэгэл яг нэг юм бүүнөрөө найзуудаараа тэгтээ сүүл рүүгээ ингээд бас бүлгэмүүд нь хуваагддсан байдал гэж болгосон. Зарим нэг нь тэгээ яваад өгөн, зарим нэг нь өөр боцоор гэлт юм уу эсвэл өөр бүр зарим нь бол мөрөдөд тоглоомондоо живэд үлддэг юм уу. Би бүр хаяа ингэж боддог байсан. Энэний оронд ямар нэгэн хүүхэн шухны асуудал байсан бол ярилцаад шийддэг асуудал байсан бол яаж ч байгаа даваад гарна да. Гэхдээ ярилцаад шийдэх хэрэггүй асуудал байна гэдэг юм хэлсэн. Мэдээж одоо заа ингээд ихнэр хүний хувьс эмэгтэй хүний хувьс тэр хүнийг одоо ийм байсан тийм байсан ингээд мэдээж одоо том болсон хүмүүстэй ингээд тодорхой хэмжээнд хэлж байгаа шүү. Гэтэл хүүхдүүдийн хувьд ямар байсан бол ер нь хүүхдүүд чинь энэ талаар ярьдаг уу? Манай хүүхдүүд жоохон байсан л да. Нэг нь 2 өтэй, нөгөөх нь 5 6 настай. Яг тэр үед айгуу сонирн би одоо бас ингээд тухайн үеийн ингээд бүх юмыг ингээд бодохоор айгуу амар гэдэг байхгүй юу? Бүр юу болоод байгааг нь ойлгохдохгүй л ингээд замбраагүй юмсан. Магадгүй хүүхдүүдтэй ч анхаарахгүй байх байдаг гэсэн. Тэр үед манай ээж л манай хүүхдүүдийг хардаг байсан л та. За тэр хэрэг асуудлаа шийдчихээ тэр ээж нь хүүхдүүдийг харчий гэл. Тэгэл хүүхдүүд бол мэдээж яг аавыгаа нэхэн. Тэгтээ манай баг бол баг аавыгаа танихгүй. Ерөөс гэртээ ирэхэ болцсон байсан. Том маань бол аавдаа маш их хайртай. Тэгтээ би ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй аав нь бол муулдаг байгаагүй. Хүүхдүүдтэй хайртай шүү гэдгийг нь бол байнга хэлдэг байсан. Уулзуулахгүй биш үү? Байнга л уулздаг байсан. Тэгтээ өөрөө ирэхэ болчдөг. Угаасаа гэртээ ирэхгүй байгаа юм чинь хүүхдүүд нь яаж таних вэ? Уг нь бол хүүхдийн хүмүүжлэлт аавын үүрэг маш чухал байтал тэр хүүхдүүд аавгүй л өсөж байгаа байхгүй юу? Эцэгхийн хурал дээр аав ээжийн хурал гэж бол ганцаараа л очно гэвчихлээ. Эцэг сургууль цэцэрлэгийн эцэгхийн хурал дээр ганцаараа л очно. Нэг тэмцээн гэр бүлийн тэмцээн ингээл болно ганцаараа л очно. Ер нь бол ганцаараа л нуруунд дээр айгүй их юм ирдэг. Тэгэл тэр үеүүдэд манай нөгөө залуу маань болохоор хэрэглээл гадуур л яваад байдаг. Гадуур л явна. Тэгээд гинт нэг гоё бол нэг л гинт айгүй гоё болол үргэлжлэв. Нөөстө ороод дэлхий дээр хамгийн сайн хань. Тэгэл тэр үед мэдээж хэрэг баярлалаа шүү дээ. Хүлээгээл аавн тосоол аавн ингээл аль болох гэр бүлээ бүтэн байлгахыг хүсдэг манай Монголын эмэгтэйчүүд. Гэтэл нэг гоё байж байгаа л гинт талбал. Магадгүй тэр яг хугацаатай. Би бүр сүүл рүү хугацааг нь мэддэг болсон байсан л да. Нөгөө хугацаа нэрчлээ дээ. Тэр нэг гоё байх хугацаанд хэр удаа үргэлжлэх вэ? За нэг 7-оос 10 хоног юм болов. Тэгээл нэг сараас 2 сар баг. Тэр одоо яагаад тэгээ гоё болоод ирсэн бэ? Одоо яг тэр юмыг хэрэглээд эхний нэг 3 өдөр бол ингээд нэг мансуурлалтын байдалтай тий байдаг болвол дараагийн хэдэн өдрүүд нь одоо биеийн тунгаас хамаарат юм болов арай нэг эрүүл ухаантай болж ирдэг гэсэн. Тэр үедээ нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө мөнгөний асуудлаа шийдэж өгөөд ирдэг. Мөнгөний асуудал нь шийдэгдэж байгаа учраас нөгөөдгөө хэрэглэх үе болж байгаа гэсэн үг. Мөнгөний асуудал шийдэгдэнэ гэдэг чинь өрнөөсөө гарах биш том хэмжээний үр тавьчаад өгөөд ирнэ гэсэн. За нөгөөдгөө авах санхүүгийн одоо асуудал болчлоо. Гэхдээ нөгөө талдаа бол амар том үр тавьчаад ороод ирж байгаа шүү. Яг тэрийгээ бол хөвчлэн гамблинг буюу мөрөдөд болдог байсан. Ер нь бол ингээд би нэг айгу цөөхөн байд юм болов гэж утсан чи үгүй байсан. Одоо ганцхан манад хүртэл ингээд байгаа юм болов тий. Ийм олон асуудалтай хартай мөрөдөд тоглоом юу гэдэг. Гэтэл би нэг удаа мөрцөр байгаа дараас нь явсаар байгаа тэр мөрөдөд тоглоом газар нь очсон байхгүй юу. Тэнд бол ерөөсөө ингээл заалан дотор харахгүй заалан дотор маш их хүмүүс. Эрэгтэй эмэгтэй ялгаа авахгүй.
бүгдээрээ л ингээл ерөөсөө улаас за хажуугаар нь юу болж байгааг ч мэдэхгүй хажуугаар нь битүү мөнгө хүлэгч нар байдаг. Мөнгөө алдаал гараад ирэхэд хажуудалд мөнгө хүлэгч ахын доо энэ мөнгийг авах гэж. Тэгэл итэмээс шууд аваад тэгэл их хожлоо. За одоо басан гэсэн цагтаа гараал өөр юм руу явдаг. Магадгүй зарим нь арх руу явдаг баг. Зарим нь тэр арт амх руу явдаг баг. Тэр дүр зураглал бол үнэхээр амар. Гэхдээ тэр мөрөдөө тоглоомын газар тэр үед бол 10 жилийн өмнө гэхэд тогтсон байршил байдаг байсан. Дандаа ингээ хааны газар нэгдэл хагтал. Тэгээ сүүлдээ намайг бол бүр оруулахад мэддэг болсон. Зарим нэг оруулахгүй шүү. Мөднөөсөө ингээ хөөгд. Тэгэл тэр дотор мас сурцсан маш дийлэнх нь бах уу эсвэл ер нь тэгэл янз янзын хүмүүс аа. Янз янзын хүмүүс юм. Гэтэл дандаа залхуучууд тэр үед одоо бид нар ч 20 эдтэй гэдэг чинь за нэг 70% нь 20-30 насны залуучууд юм болов. Тэгээд тийш. Танаа хүний хувьд ер нь зүгээр яг уу энэ мөрөдөд тоглоод байсан шалтгаан нь бол тэр одоо нөгөө нэг хар тамхи мансууруулах процессыг авах мөнгө олох гэж тоглоод байсан гэж ойлгож байна. Эсвэл бас бүр тэрэндээ бас давхар донцсон байна. Бас давхар донцсон. Эхлээд бол нөгөө арай их мөнгө олох арга нь тэр зам. Амархан арга нь хурдан бөгөөд амархан арга нь тэр. Азаал үзээд шүү дээ. Азаал үзээд байна. Тийм байтал сүүл рүүгээ нөгөөдг нь дахиад давхар одоо нэг өвчин нэмэгдчихэж байгаа гэсэн үг байхгүй. Харин тий одоо зүгээр яг ингээл залуучуудаа уулзаад сууж ахлаар яг л тийм юм яриад байгаа. Хар тамхинаас болоод угаасаа гэр бүл салах нь тодорхой гэдэг байхгүй. Тэгээ яагаад вэ гэхээр угаасаа энэ мансууруулах процессыг хэрэгэлцэн хүн одоо ямар ч царамуудаа ямар ч өөртөө таалагддаг хүүхнийг ингээд бүр тэнгэрийн дайган шиг болгож хардаг. Тэгээ хэрвээ тэрнтэй бэлгийн харьцаанд орох юм бол дахиж одоо их нэртэйгээ ч гэдэг юм уу хам одоо гэр бүлтэйгээ ингэж одоо нандин сексийн харилцаа үүсэх ямар ч боломжгүй болтлоо тэрэнд ингэж бүр тонтдог гэдэг байхгүй. Тэгээд тэрийгээл ингээл хүсээд идэг тэгэл ихнэр мөхнөр ерөөс тийм сонирн биш зүйл гэдэг байхгүй. Тэгж л ярьд юм бэл. Тэгээд яг тэрэн шиг нөгөө нэг мөрөдөд тоглоом бас мөн адил яг одоо мансуурсан байж байхдаа мөрөдөд тоглоом ингээд очиод ингээд дарахад ерөөс яг л ингээд хожиж ийн гэдэг мэдрэмж авдаг. Гэтэл яг үүндээ хожихгүй байгаа шүү дээ чинь. Тэгэл эсвэл одоо нөгөө ингээд хүзэр тоглож байгаа бол ингээд гарт нь ерөөс ингээд хий юм харагдал зүгээр ингээд бараг л хамгийн супер моднууд ирсэн юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэл уусаа алдчихлаа тэгээ ерөөс тэр мансуурлаг гэдэг зүйл юм байдаг. Тэгэл гэр бүл салалт ч гэдэг юм уу гэр бүлийн харилцаа за энэ мөрөдөд тоглоом энтэй бол энэ гур бүрсээ яг л хамтлагтай. Бүгд хамттай. Ялцчгүй л хамттай байдаг. Эхлээд бол ингээд харцангуй мөнгөтэй байжгаад тийм юм орчт юм шиг байгаа юм. Ордог угаасаа. Тэгчээд дараа нь юучгүй болно шүү дээ. Мөнгөнд дуусна. Ажил хийхгүй амч мөнгөнд дуусна шүү дээ. Тэгтэл мөнгө олох арга зам нь өөрөө мөрөдөд тоглох болчихдог. Тэгээ тийм учраас бүгдээрээ холбогдолтой. Хүүхэн шуухныг бол би сайн мэдэхгүй байна. Тэгтээ ер нь бол бүх анхаарал нь л тэр бүх амьдралын зорилго нь тэр мөс болсон. Бүх амьдралын зорилго нь мөрөдөд тоглох болсон. Ерөөсөө л амьдралын хоёрхан зорилготой юм шиг болчихж байгаа гэсэн. Ард нь миний зовж гин үү, хүүхэд өвдөж гин үү, тухайн үедээ яана гэж байгаа боловч ерөөсөө тэр хамаагүй. Арай нэг жоохон ирүүлжээд ирэхлээр л нэг жоохон санаал зовд юм шиг байна. Тий. Тэгэл байж идэл нөө шарталтан залгаал тэгэл шалгалал байц суух газар олж чадаал тэгэл бүр хүчгээл ирэхлээр за болиулгээл тэгэл нэг бол тийм одоо шаардлагатай дийлэхгүй шалтгаанаар шууд эргэж очиж хэрэглээд байх шүү. Нөгөөх нь бол бүр мансуурлаа дуусгахыг хүсэхгүй ингээ байнга хэрэглээл яваад тийм шүү. Яг хүүхэдтэй хүмүүс бас ч нэг одоо болчих гэсэн бодол ууг нь бол байнга байдаг. Тэгээд болох гэж хичээн бүр ингээ тарчлна. Тэгэхээр тарчлна. Хамаг ясны янган би яг тэр үед ингээд даралтын хүртэл үзчихсэн л та. Нөгөө эмчгүй учраас даралт нь юусоо ингээд ойртсон. Айгу бүр хэмжигдэх боломжгүй болчихдог. Яг тэр ингээд салгаж чичирж байгаа үедээ зүрхний цохилт бол маш өндөр болсон байдаг. Тэр зүрхний цохилт өндөр болоод пульс ингээд ихснэ гэдэг чинь хүнд амар их зөөргөдөг байхгүй. Бүр ингээд сандарч чичрээд ингээд салгалаад. Энгийн хүн ч гэсэндээ юу? Тийм энгийн хүн ч одоо зүгээр энгийн зүрхний цогцол 60-аас 80 байдаг байхгүй том насанд хүрсэн. Гэтэл нэг 100 хүрэх юм бол бид нар ч ингээл чичрээл салгалаад нэг юм мэдрэмж төрдөг. Гэтэл тэр маань бүр тэрнээс илүү өндөр түвшинд очихоор бүр ингээ байж сууж чаддаг.
байхгүй. Толгоо маш их өвдөн, дотор муухай оргон, юу ч идэх хүсэлгүй байна, юу ч уух хүсэлгүй байна. Ерөөсөө л ингээл авраачаал гэдэг. Ингээд би хорж үзсэн л дээ. Ингээд ерөөсөө архиж болохгүй, юу ч болохгүй ингээд гэртээ ингээд хорж үзгээр бүр байж суух харагдах. Тэр шаардлагатыг ингээд арх уувал тэр нь жоохон юу байхгүй. Одоо нөгөө нэг арх уугаа шаардсан нөхдүүд чинь шарын юу хорыг хороор гэл нэг 100 муу татхлаар ёо сайхан болчлоо гэл ингээд шин. Тийм байхгүй. Нөлөөлөхгүй юм байна л гэж үзсэн. Тэгээд хамгийн эцсийн шатнд саяда хэлсэн нөгөө нэг мөрөдөө тоглож байхад ингээд хожоод байгаа юм шиг гэдэг шиг. Сүултээ хийм марч гэлээ. Хүй намна наач нэг амтын яваад байна гэдэг. Алаад эхэлсэн баг. Ямар ч тийм юм байхгүй. Би бүр гайхаад хүйе энэ юу болоод байна гэж бас л нэг цочрох шийдэж тийм хийм марч шиг. Яг тэр мансуурц үедээ тэр. Тэр нь тэгээд тийм төрлийн одоо тийм хардаг төрлийн бодис байна л да. Одоо хий үзэгдэг ч хардаг бодис байна л да. Тийм юм хэрэглэснээс болоод байна уу? Эсвэл бүр ингээд сэтгцэн юм тоолоод байна уу? Тэр бодисноос л болж байгаа гэж үзсэн. Яг л ялангуяа энэ одоо юу гэдгийг өвс мөвс юм ургамлын гаралтай юмны хоруу чанар нь арай бага байд юм байна л да. Одоо нэг бүр нэг юу бодвол гэтэл энэ мөс буюу метавитамин ч өөрөө хими нэгдэл ерөөсөө төсвөрлөх юмч боломжгүй буцаагаад орлуулах юмч боломжгүй маш ойрхон хэрэглэх тусам болон тогтоолж ингэж өөрөө нийтж идэг ургамлын биш бүр яг хими айгүй муухай нарлагтай учраас тэр эйфори буюу ингээс сэтгцийн өөрчлөлтийг өгөх байх гэсэн. Ингээд гар дээрээ тавьж үзчих юу? Би үзэж байгаа. Надад бол нэг ч харуулж байгаагүй. Би харъя гэж бодож байгаагүй. Би тэгээд энэ байдлаас алхам бол өөр гадаад тавьцаахгүй юу? Миний ээж ч гэсэн надад санаа зовно шүү дээ. Хүүхдтэй охин нүдэн дээр нь ясаар султлаа, турлаа тий. Ингээд бүр ямар ч карьергүй амьдралгүй болчихж байгаа юм шиг явна гадагшаа. Тэгээ нэг жил болоход гадаадд ч гэсэн юм амир их байд юм лээ. Нэг өвс хараад үзчихв. Би хизээж үгүй л гэж харахыг ч хүсэхгүй тэрийг бас. Харахыг ботхыг хүсэхгүй. Тийм учраас хүмүүс зүгээр л ихний өвс юм чи ядын додчихгүй штэ гэсэн тэр мэдээлэлд бити итгэхээсэй гэж хүсэж чинь зүгээр бити л харж. Хэрвээ тэрийг үзэх юм бол дараагийнх нь шатны юм дараараасаа явах улам л хүндрэн л гэсэн нэг л удаа хэрэглэх гэж боддог учраас би бол тэрийг харахыг хүсэхгүй. За одоо тэр хүний одоо хичнээн төгрөг алсныг бол баг тооцоолох хэцүү л бах тий. Яг одоо ингээд өөрийн шинэ хувьд одоо мөнгө төгрөгч гэдэг юм уу те одоо ингээд бит материалыг дийдвэл өөнд хүрхчмсүү тэгээд ингээд тооцоолоход нэг ойролцоогоор ер нь хэрэг хэмжээний зардал гэсэн болов. Яг тухайн хэрэг үүссэн шорон оронгийн асуудал яригдж байгаад бол яг 500 сая орчим төгрөгийн үр бэйсийн нэг бос хүнд нийлээ 500 сая байсан гэсэн үг. Хэдий түүний үр нийлээ 500 сая байсан. Гэхдээ түүнээс гадна одоо хорим нараа хийсэн байсан учраас айгүйх мөнгө аягч байдаг юм уу гэрт нэг 20-од мөнгө аяг бол бүгд байхгүй чихэндээ зүөх эмэг бүгч надаа юу ч байхгүй 3 машин бол 3-4 машин бол баггүй тэгээд байраа бол дараа нь бас л тэр өрөөг бишэрийг яхахын тулд түрээслэл тэрийг аль болох дарах гэж байсан. Яг тэр хэрэг үүсгэсэн байсан юм нь бол цаасан дээр бичсэн байсан нэг 500 сая орчим. Тэгээд 20 хэдхэн настай надад бол тийм бол амир. Тэгэхээр нэг материалыг эзүүлэлтэйг нийлээд бас нэг тэр бом орчин магадгүй байх л байна. Машин тэрэг эмэг бүгч юу гэдгийг. Тэгээ айгүйх хулгай хийн гэрээсээ ерөөсөө мөнхийн л нэг юм гэрээс алах болчихдог. Манай өөрийн одоо ээж авийн гэрээс ч л алах болчихдог. Байнга л алах болчихдог. Магадгүй тэр нь сүүл рүүгээ ингээд бүр хэрэглэгч нар буюу тэр донтогч нар эхлээд маш хүнтэй авдаг гэсэн бол сүүл рүүгээ хідээр ч хамаагүй болдог гэсэн. Оронд нэг компьютер өгч гэдэг юм уу тий. Сүүлдээ нөгөө эд хөрөнгөөр сольдог болж байгаа. Эд хөрөнгөөр сольж байна. Тэр чинь тэр компьютерийг чинь зарахад бас нэг хугацаа орно шүү дээ тий. Тийм учраас зарахгүйгээр шууд ингэж 8 альцууч сольд юм байна гэж би. Одоо та хоёр ингээд өрх тусгаарлаад гэх юм уу, салаад гэх юм уу хэр удаж чинь? Салаад одоо яг 6 жил. Одоо хэрэгжилж байгаа болов? Үгүй гэсэн. Өөрөө надад бол үгүй гэдэг.
Гэхдээ үгүй баг гэж би бодож байгаа. Яагаад гэвэл албан ёсны нөгөө гэрчлэгэн дээр ихнэр нөхөр байхаар тэр нөгөө улсын бүртгэлтэй учраас над руу байнга нөгөө утсаар тэрийг олоод тэр энийг олоод тэр тэдэн төгрөг ийм хэрэгтэй байна хаана байна гэдэг бодлогод байнга ирдэг байсан бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол тийм бодлого над руу ирээгүй учраас харцангуй гайг болсон болов уу. Гэхдээ яагаад салах шийдвэрт хүрсэн бэ гэхээр ер нь нэгтээ ямарваа нэг юмд донтцсон хүн өөрийгөө угаас хайрлахгүй байгаа. Хайрлаж исэн бол тэр хүн донтохгүй шүү дээ. Өрөөлийг бүр хайрлахгүй. Өөрийгөө хайрлахгүй байгаа хүн өрөөлийг хайрлахгүй байхгүй. Би хамгийн сүүлд манай хүү Монголд онцлогдох боломжгүй өвчин тусаад тэгээд би өөрөө эмч байсан хэрнээ тэрийг Монголд хийгдэх шинжилгээ байхгүй учраас гадагшаа явсан. Тэгэхдээ бас нэг 5 цаасны ч гэсэн хань аваа явъя гэж бодоод аваа явсан. Тэгээд ойролцоогоор тэнцээ чинь гадаадд бүх юм үнэтэй шүү дээ. 30 сая төгрөгтэй яваад тэгээд гадаадд алтчихж байгаа юм. Нөхрөө юу? Тийм. Миний мөнгөтэйгөө зөв. Бид хоёр имлэгт. Хоёр хүүгээ би сахиа байж итэл хүүгийн амжилтны тооцоог хийх байсан мөнгийг авчиж байгаа. Тэгээд өөрөө хэлэхдээ тэр үед бол яг энэ донтолт гэхээсээ илүү гадаадд яах хэрэглэх болоог баг мөрөдө тоглоом руу орсон байсан учраас би зүгээр гадаадын казино орж үзмээр байсан юм аа. Гол зорилго нь бараг мөрөөдөл нь гэх юм уу. Тэгэл би заатаастай чигнэсэн бол. Би одоо өмнөөс хойш түүнээс цааш одоо хүүхдээ бол хайрлахгүй юм байна гэдэг шийдвэрт хүрсэн учраас хүүхд өвчтөө хүүхдээ үзүүлэх гээд ирсэн байдаг. Гэтэл мань хүн болохоор шал өөр зорилгоор очсон байдаг. Тэгээд ярилцгаар тэгээд яг уу тухайн үед бол буцаага мөнгө маань талын болж өгсөн. Одоо ямар замаар юм мэдэхгүй ямар тач чинь одоо мөнгө болоод гэдэг хүүхдээ имжлүүлээд ирсэн л дээ. Тэгтээ ингээд тухайн үед ингээд маш их шанал нь уугна. Хэвээ намайг уучлаарай би та хоёрыг ингээ гэж бодоогүй. Нэг мэдгэд л ингээ үлдгэдэгдсэн байсан. Гэдэг л юмыг дандаа хэлдэг. Мэдгүй. Босод үедээ болохоор ингээл хүүхдээ хараад ингээд энэ тэрэг байна. Тэгсэн ирнэ яг л нэг л мэдгэд л гинтл тисч чадахгүй болол гар яваад өгчдөг юм шиг байна. Бүр тэсгэл алдаал тартагтаа тулаал гарч л юмжлаа л та тийм. Гэхдээ бас сайн хэлж мэдгүй байна. Энд ч одоо яг эмгэгийн хувьд одоо эмгэгийн хувьд гэх юм уу тэр оюун сэтгэл, оюун санаа, бодол дотор нь юу хэрэглэж идэх ерөөсөн мэдгүй. Өөрийгөө дийлдгүүл юм шиг. Би нөгөө нэг түрүүлсэн шоронд орцсон бол дээр байсан болоо да гэд ядчил шоронд 2 жил 3 жил суулаа гэхэд 3 жил тэрийг хэрэглэхгүй юм чинь ядаж нөгөө нэг давтамжин ч гэсэн холтоод гараад ирд юм билээ. Тийм учраас ер нь бол тэр шоронд орох асуудал нь магадгүй зөв болоод гараад ирсэн хүмүүс өөрсдөө хайцсангүй удирдах чадвартай болоод тэрийг маш сайн ойлгоод бясалгаад гараад ирсэн. Гэтэл одоо ингээ ил задгаа яваад байгаа хүмүүс маань ямар ч тийм бясалгах, ойлгох гэж юу бах орон зайн байхгүй учраас ерөөсөө гинт шууд эрхчлөөтэй байгаа учраас тэр шийдвэрүүдийг гаргаж чаддаг. Бүх бодол санаа л нөгөөдгөн дээр л яваад байгаа шүү дээ. Өөрийн шин зүгээс ингээ харахад Монголын одоо хууль тогтоомч гэдэг юм уу энэ төрлийн хууль тогтоомч за энэ төрлийн одоо юм нэлзөөж гэдэг юм уу иймэрхүү ер нь зүйлсүүд ер нь хэр төвшөнд байдаг вэ? Боловсронгуй юу эсвэл одоо нэлээ хахир хатуу юу эсвэл нэг жоохон тиймэрхүү байвал зүгээр юм уу ч гэдэг юм. Тийм бодол байдаг уу? Хохирогчийн ар гэрийг хамгаалах хууль юу ч байхгүй. Бүр юу ч байхгүй. Дандаа л ар гэрлэн ярьдаг. Хариуцлага нь өөрнө гэрэлтийн баталгаатай үздэй. Эхнэр нь заавал ирнэ, хүүхдүүд нь заавал ирнэ. Салгын гэрэлтийн баталгаагаа салгая гэсэн ч заавал хүүхдүүдэд авчирна гэдэг юм уу. Одоо манай хүүхдүүд том болсон байхгүй өсвөр насны хүүхдүүд ээжигээ сонгох аавгаа сонгох ч гэдэг юм уу. Дандаа тийм юм. Тэд нар амар хатуу. Ялангуяа ар гэрийг хамгаалсан хууль нэг ч байна. Тэр хэрэгжилж байгаа хүмүүсийн ар гэр угнаа маш их хохирж байгаа байхгүй бид нар сэтгэл зүгээр хохирж байгаа. Мөнгө төгрөгөөр хохирж байгаа. Тэгээ нөгөө мөн төлбөр төлөх чадамжгүй учраас ар гэрийнх нь л төлнө тэр үрийг өөр ямар ч байхгүй. Магадгүй тэрийг нь өөрөө шийдэж болно шүү дээ тогтоомжоор албадлагын хөдөлмөр эрхлүүлдэг ч юм уу тий тэр мөнгнөөсөө ингэж
төлнө гэсэн тиймэрхүү юм ямарч байхгүй. Ерөөсөө л шууд мэдээж хэрэг тэнцээний хүн мөнгөө зээлчээд хохирчод байгаа учраас тэр хүний хохирлыг бушуухан шиг барагдуулах хэрэгтэй болчихж байгаа. Тэрийг нь дандаа арга гэрнэ л үүрч байгаа. Ер нь бол одоо саяны өөрөөс нь хэлж байгаас ингээ харахад яг танай талд бол хохироод байгаа хинч байхгүй болчиход харагдаад байна шүү дээ. Та нар бол ерөөсөө тэр нэг мөнгө зээлсэн үнийг л хохирогцсон л нөхдүүд болчиход байна шүү дээ. Тийм. Мөнгө зээлсэн хүн чинь та нарт одоо та нарт биш юм хэрэг нөхөрт чинь мөнгө өгсөн хүн хохирогч болчиход тэнд байгаад байдаг тий. Гэхдээ яг үүндээ бол тэр ингээ бас нэг алдаан дээр нь дөрөөлөл мөнгө хөөрлөлт хийгээл ингээ өгсөн байгаа шүү дээ тий. Тэгээ энийг бас нэг юм ялгаж залгасан юм зүйл хэрэгтэй байх тах шиг тий. Тийм ялангуяа тэр одоо хэр мөнгө яг мөнгө хүлэгчээг бол төлөх хувь нь өөрөө юм бэл мөнгө хүлэгч өөрөө одоо ядгийн 10% гүтэй гэвэл тэрийг хөлдөх дамж үгүй аль биесны дүрм журмаараа гэд хувийг нь бол багасгаад өгчдөг мөнгө хүлэгч нарт бол аль биесны юм. Яг аль биесны мөнгө хүлэгч хэрвээ мөн л болвол яг хүлэгчийн хувийг бол буулгаж өгдөг шүү. Гэхдээ одоо тэрэн дээр нэг хуваарьт төлөлдөж байд юм уу те. Ялангуяа тэр үрийг тавьсан хүн өөрөө хөтөлмөрлөөд тэр мөнгийг буцаагаад олоод өгөх юм бол арай шудраг болох гэдэг. Ууг нь бол ядаж тэр хүн өөрөө эргээ төлж байгаа учраас нэг гимшиг сэтгэлтэй. Гэтэл бүх юм нь хялбарчлаад арга гэр нь бид нар өмнөөс нь төлөөд тахаар тэр хүнд ямарч одоо буруугийн мэдрэмж авахгүй л байгаа. Улмал давраал энэ төлчт юм чинь төлчих юм чинь гэсэн. Яг одоо ингээд нөхөр чинь ингээд чам дээр өөр төр чи ирээд ингээд за одоо яг ингээ гарын шин барьж байгаа. За хоёлаа яг одоо ингээл болий гэж хэлчихсэн удаа би. За бараг 100 удаа. Бүр 100 удаа. Байнга л тийм би мэдээж хэрэг байнга л салтна гин одоо болий гэл. Ер нь бол тэр за яг эрчимтэй 3 жилийн хугацаанд бол гэр бүлийн нөхцөл байдал маш хүнд шүү. Маш хүнд. Байнгын хэрүүлэлтэй, уруултай, уйлантай, майлантай тийм орчинд байгаа хүүхэд ямар бах вэ? Мөнхийн л үлж ин мэдээж хэрэг ээж аваагаа хэрэглэхийг хараад баярлаа сууж идэг хүүхэд гэж юу ах вэ? Мөнхийн үлж ин тийм учраас аль болох хүүхдүүдийнхэн дэргэд хэрэглэхгүй хичээн. Гэхдээ л болохгүй. Ягаад тэгэхээр тэр болгон хөвчлэн шөнийн цагаар болно. Шүнэл орж ирнэ, шүнэл явна, шүнэл гарна. Хүмүүс шүнэл ирдэг. Бүх юмнууд дандаа л тийм учраас хүүхдүүд байгаа л цаг болчдөг. Маш хэцүү байдалд байдаг учраас ууг нь бол ихэнх хүмүүс энийг за энийг болохгүй байя гэж боддог хүн бараг байхгүй хаа. Бүгдээрээ л болий л гэж боддог. Гэхдээ чаддаггүй. Тэр чадахгүй байгааг нь ууг нь бол чаддаг болгохын тулд арга гэрэн дэмжээд энэ сэтгэл засал юу гэдгийг те бүх юм цогц юм байвал болохлах. Гэхдээ тэр чадамж бид нарт одоогоор тэр үед бол байгаагүй сэтгцэн имлэгч юм уу тийм юм айгу цөөх хүн байсан. Тэгэл дахиад мөнгө санхүү маш их яригдана. Арга гэрийн дэмжлэгүүд маш их шаардлагадна. Тийм ер нь байнга л одоо ч гэсэн л ингээл нэлээ засарсан одоо ингээ гэдэг. Гэхдээ маш их юмыг туулаад ингээд үнэхээр шийдсэн учраас одоо бол тагч болохгүй гэж боддог. Ер нь тэгээд хар тамхичин хүмүүсд худалчил болчдөг л гэдэг юм билээ л дээ. 10 үгний 10 нь худлаа гэдэг л гэж ярьд юм билээ л дээ. Бүх үг нь худлаа. Итгэх ямарч боломжгүй гэдэг юм билээ л дээ. Надад амар их худлаа ярина. Юу гэж бодлоо одоо ажил хий. Одоо би бизнес алдсан юм чинь ингээд тэрэндээ сэтгэл готрол яваад байгаа. Үгүй ажил хийлтэй ажил хийж болно. Би ажилд орсон шүү. Тэр газар орсон шүү. Гал яваад. Би ажилдаа явлаа гэх гараа яваад. Ажилд ороогүй л. Бараг л 10 газрын нэр хэлж эсвэл орчод гардаг ч юм уу. Тийм юм амар. Ерөөс дандаа л худлаа ярина. Тэнд байна, энд байна гэдгийг худлаа ярина. Утсан ч худлаа болчихж байгаа юм ч үгүйсээ. Ямар ч холбогдох сүлрхөө боломжгүй болно. Яг өөрсгөө залуучуудад магадгүй одоо ингээд өсвөр насны хүүхэдтэй бас магадгүй эхнэр нь эсвэл нөхөр нь тодорхой хэмжээний донтолттой хэрэглэгч гэдэг юм хүмүүс одоо нийгэмд зөндөл байгаа. Хит хитэн ч хүмүүстэй уулзсан байдаг юм бэлээ. Тийм тийм. Тэдгээр улсуудад одоо хандаж юу гэж хэлмээр. Нэгдүгээр за хүүхдүүдэд бол мэдээж хэрэг хандаж хэлэхэд хүн санал болгоход яадаг ч бас үгүй л гэж хэлж сураарай.
үгүй л гэж хэлж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт ихэвчлэн одоо ингээд хараад хахад иймэрхүү юмд илүү их автсан хүүхдүүд багтаа жоохон хайр инэрлэр дутцсан байт юм болов уу гэж би боддог. Миний үеийн залуучууд хүүхдтэйгээ маш сайн ярилцаасай, хайрлаасай. Ганцхан бид нар мөнгөний хэрэгцээг нь юуг нь хийх гэдэг хүүхдүүдийнхаа үгүй хамгийн гол нь хайрлах хэрэгтэй. Мөнгөгүй байсан ч гэсэн хайрлаад ярилцаад хүүхд минь ялангуяа эрэгтэй хүүхдүүд маань хаана юу хийж явж байна. Эрэгтэй хүүхдүүдийг бол заримдаа бол гадаа тоглож л байдаг. Яг юу хийж байгааг мэддэггүй шүү дээ. Тэгэхгүй яг миний хүү юу хийж гин, яаж гин холбоотой байгаараа. Яг бидний үед бол нэг утас шүрмэс байхгүй учраас холбогдох боломжтой. Одоо бол тий зөндөө олон юм болчихлоо шүү дээ. Ямар сандал би 2 хүүхэдтэй air tag гэдэг нэг юм байршил тогтоодог. Энэ хүртэл зөвлөлж байгаа байхгүй юу? Адаглаад тийм зөндөө олон бид нар орчин үед амьдарч энэ боломжууд байгаа учраас анхаарал халамж сайн тавиарай. Би өөрөө хүүхдийн над дээр ийм хүүхдүүд маш их ирж байгаа. Эмнэлэгт хэвтүүлчээд одоо эмнэлэгт ингээд нэг өсвөр насны хүүхэд хэвтэж байгаа байхгүй юу? Зөвхөн нэг хүүхдийн жишээн дээр ирж шүн баггүй. Хүүхэд нь хүүхэд маань одоо тэр тасагт хэвтэж байгаа хүүхэд. Хүү хайч нөгөөдөг чи хайч уу ичүү гэд. Тэгээ ингээд ар гэрлүүн залах штэ. Цагтаад мэдэгдэн эмнэлгээс хүүхэд алга болчихвол. Цагтаад мэдэгдээд дараа нь ар гэрлүүн залахаар наа чи одоо харин ингээд идэх болцсон юм. Одоо тэгж жагаад ирэх байлгүй харин ингээд байсан болохоор нь баг эмнэлэгт хэвтүүлсэн нэг хэсэг хугацаанд гэсэн эцэг маш их байдаг. Ер нь бол энэ тэр нь яах гээд гараа явах вэ? Димитингээ гараа явна. Тэгээд арх утас орж ирнэ. Өөр магадгүй юм хэрэгэлдэг хүүхдүүд ч байгаа л баг ганцхан арх биш тийм ээ. Тэгээд цагтаад мэдэгдэн цагтаа олж ирнэ. Ар гэрлүүн ярина. Тэр үед тэр хүүхдүүд бүгдээрээ дандаа эцэг эхийн анхаарал байхгүй байгаа. Начаар ингээд идэв болцсон. Гадуур ингээд тоглоод идэв болцсон. Мэдгүй одоо юу хийж явдیں۔ Гэхдээ тэгээд тэрий чинь харах хүмүүс нь эцэг их шүү дээ. Бид нар хүүхдийг яах гэж төрүүлсэн тийм ээ. Хариуцлага үүрэх гэж төрүүлсэн. Гэтэл сүүлийн үед энэ байдал улам ихсэж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийг ганцаар ингээд нэмлэгт хэвтүүлснээс болоод. Тэгээ харахаар хөвчлэн магадгүй ээж аваа хоёрын салцсан, ээж нь өрхөнтэй суудсан. Тэрэндээ нөгөө хүүхд маань ингээд эмээ өвөө дээр байдаг ч юм уу, эмээ өвөөгөө дэрлэхээ гараа явчихдаг. Тэгэл ерөөс ямар нэгэн хараа хяналтдаг байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд маш сайн хараачаа бид нар хүүхдүүдийг хүн болохыг нь ээж аав нь тавих учраас ялангуяа миний үеийн залуучууд багаас нь магадгүй энийг бүр боловсролын системд оруулаад өгөөсэй гэж би хүсдэг шүү дээ. Хар тамхи гэж юу юм бэ? Эрүүл мэндийн хичээл дээр нь те мөрөйтө тоглоом гэж юу юм? Хар тамхи гэж юу юм? Бүр боловсрлоос нь багаас нь нэг суур болов. Яг бүр нэгдүгээр ангийн хүүхдэд энэ хичээл орхолбоо. Яг өсвөр насны эхлэх гэж байгаа хүүхдүүд ийм юм болтгүй шүү, болтгүй шүү гэдгийг 6, 7, 8 дугаар ангиас ч юм уу те 5, 6, 7, 8-аас бол хүүхд энэний мэдээлэлтэй болсон байгаа шүү дээ. Одоо сошиал орчин аим шиг одоо вайд болсон учраас бүр ингээд тийм учраас хүүхдтэй маш сайн анхаараасай л гэж үзэж байна. Дээрээс нь залуучууд маань одоо миний зүгээс ярих юм бол ядчил ихнэрийг айгу хайрлаасай тийм ээ хүүхдүүдэд хайрлаасай бас л тэгж хүсэж байна да. Тэгээд буруу юмыг анхны удаа л оролдох гэж битгий хийчихсэн. Магадгүй нэг 3, 4 удаа хэрэгэлж гисэн нөхөр ч юм уу ихнэр нь ингээд тэрийг нэрвээ мэдсэн бол юугүй. Ихнэр нь үү? Тэгээ ихнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу одоо ингээд 3 удаа хэрэглээд бас нэг бага хэмжээний ингээ хамааралтай болцсон. Тэдгээр улсуудад би бол өөрийнхөө зүгээр алдаа нарыг би айгу зөөлөн байгаагаас алдсан байхгүй юу? Найзтайгаа уулзчаад ирэх гэхэд нэг хараасан залахгүй. Хүрээлэрдэг юм чи хүй хаяач үчигээ залахгүй ингэчгээр нь айгу зөөлөн байгаас алдсан учраас одоо ихнэр нь бол яг мэдээж хэрэг юу юугүй хэрэлдээ зодтолтод байхгүй эхлээд тэрийг ямар бодис байна вэ гэдгийг сайн асууж тодруулаад өөрөө тэрний хадлаар мэдлэгтэй болоод ярилцаад тэгтээ мэдээж хэрэг эрэгтэй хүн ч ерөөсө том болдгоо юм шүү ихнэр нь ч гэсэн л ээж шиг нь харж хандаж хasta учраас юм тэгэл гэрхаал байх хэрэгтэй. Гэрхаал байгаасаа тий яг үнэ. Хар гэрийнхэн сайн гэрхаа байгаал жин алдж гин үү, шүн унтж гин үү, хоолоо идж гин үү. Ер нь тэгэл ирчүүд чинь ер нь гэртээ ирэх хамгийн том зорилго нь хоол идэх шүү дээ. Тэгэхээр гэтэл тэр зорилго нь байхгүй бол хоол идэхгүй байгаа тэгэхээр
Яг өнөө ерөөсөө шүн удахгүй хоол идэхгүй байна гэдэг чинь хамгийн том бас. Хамгийн ихний мэддэг шинж бол юм идэхгүй, нойрохгүй, за тэгээд утасны дугаараа тасалж эхэлдэг. Цагдаагаас ч гэсэн цухтааж байгаа л гэсэн үг байхгүй юу? Утасны дугаар сольдог чинь бүр тийм нэлийн эрт үедээ юм уу? Эрт үедээ. Эхлээд ихтэй тэрийг мэддэхгүй солино л да. Дугаараас солиж ийм дугаар шинээр гарчиж байт юм уу? Ийм багцтай ийм дугаар байна. Сүүл рүүгээ тэр дугаар солих нь бүр ихсэн. Эхлээд бол мэдээж нэг сар, 2 сар, 3 сарын давтамжтай. Сүүлдээ бүр 7 хоног. Магадгүй өдөрт ч нэг хөцөрдөг. Манай охин айгу өрөвдөлтөй яаж исэн бэ гэхээр тэр үед нөгөө тустай амьдардаг болсон байсан л та. Аав 1, аав 2, аав 3, аав 4, аав 12 хүртэл нөгөө залгасан дугааруудыг татгалцсан. Тэрийг хараад ингээд тэр чинь ингээд дугаараас олж байгааг юм л шүү дээ. Амхандаа автагаа ярьчих гад байдаг. Аль нэг рүү залгуул ингээд холбогдох гэдэг байдаг. Тэгээл яг ингээд контакт дээр аав 1, 2, 3, 4 ингээд ирээд л татгалцсан. Хэцүү л тийм. Тэрийг харахад айгүй. Одоо ингээд тэр үеийн амьдрал яг одоогийн амьдрал хоёр ер нь хэр ялгаатай. 10 жилийн өмнөх үү? Тэ одоо тэр яг тэр үеийн одоо тэр хар бараа амьдрал гэж ярих юм уу одоо үе тий. Өнөөдрийн энэ ганцаараа байгаа юм тий. Мэдээч хэрэг одоо бол хамаагүй би яг 5 6 жил яг л нэг зон биш амьдэрсэн юм бэл. Маш амар байсан ботгоор харж болов буглаад байгаа юм шиг. Угаасаа хинч ойлгохгүй, энийг хинч ойлгохгүй. Өөртөө ижлэхэн зовлонтой хүнтэй уулзаад үзье да гэхээр бас тийм хүнийг одоо их нартай нэрээд тийм боломж байхгүй. Магадгүй энийг давсан хүн л ойлгох бах. Даваад гарцсан ч юм уу. Даанч тийм хүн хизээж байдаггүй. Ойр тойрны хүмүүс л зүгээр л загиндаг. Дандаа л загиндаг. Тэхгүй яасан, гэхгүй яасан. Чи эртхэн хэлэхгүй яасан. Тэрийг болиулахгүй яасан. Яг гэж тэгсэн гэхээс цаашгүй. Маш хэцүү байсан ганцаараа 2 хүн ялах хөвгтдээ. Тэгээд одоо бол би бүрэн идгэрсэн гэж өөрийгөө боддог. Эмэгтэй хүмүүс айгүйх ингэдэг юм билээ. Би одоо эрэгтэй хүнд юусэн итгэхгүй. Нөгөө алдцсан учраас юусэн итгэхгүй. Бүгдээрээ хогийн гэдэг. Би бол одоо яг өөрийгөө 5 6 жил, баруун 6 7 жил болсон учраас хамгийн гол нь аавын ч гэсэн би одоо өнөөдөр хүүхдүүдэд нь буруутгаад яах вэ? Чөлөөтэй уулзаад тийм ээ ойлголцоод аав нь хүүхдүүдтэй хайртайг нь хэлээд эрэгтэй хүн болгох тийм биш л байлгүй. Ингээд бүр сайхан итгэрлийнхаа үешт нь даваад гарцсан учраас одоо бол нэг үе бодол хамаагүй гайг болсон баг тий. Харин тэгээд манай контентэд одоо ингээд зориглоод ингээд оролцъё гэдэг хүсэл тавиад ингээд оролцож байгаад маш баярлалаа. Тэгээд энэ яриа болвол одоо юу гэдгийг одоо намана гэдэг бүсгүн одоо нөгөө нэг хар бараа амьдрал одоо муу мухайг ухаж гаргаж ирээл ингээд олон дийлдэ байл шоолол бүгдээрээ нийлж ингээд хаа гэж шоолох гэдэг хэрэг бол биш л дээ. Энэ яг одоо өнөөдрийн Монголын нийгэм ингээд үнэхээр одоо асуудал болчиход байгаа энэ зүйлээс өнцөг бүрээс нь л ингэж харуулахыг хичээж зориод байгаа. Тэгээд одоо энийг хэрэгэлдэг залуучууд магадгүй 1 2 хэрэгэлсэн эсвэл тодорхой хэмжээнд хэрэгэлсэн, тодорхой хугацааг өнгөрөөсөн тиймэрхүү залуучууд одоо яг ийм манай контентыг үзээд дээр нэмээд бүр голчилж өсвөр насныхан бас аягүй сайн үзээсэй гэж бодож байгаа. Тэгээд тэр өсвөр насны хүүхдийн эцэг эхчүүд бас маш их үзээсэй. Тэгээд энэ зүйлээс л одоо болж энэ хүмүүс ингэж их зовд юм бэ шүү. Энийг л ойлгосоо л гэдэг. Нөгөө нэг эртний нэг монгол үг гэдэг чинь нэг цаас цэцгээс нас цоордгүй нэг үг гэдэг чинь тэрэн шиг нөгөө нэг хэрэглээ явж байгаа одоо аав байх юм бол хэрэглээ явж байгаа нөхөр байх юм бол хэрэглээ явж байгаа эхнэр байх юм бол арт чинь бас яг одоо энэ бүсгүй шиг ийм бүсгүй одоо бас эсвэл нэг тэ аавын хүү нэг залуу өөр ишин дарах гад өөр хүүхдээ өсгөх гээд ингээл та нарыг одоо хүмүүсээс өмөрж хамгаалал ингээл явж байгаа шүү гэдэг талыг нь бас харуулах хэлж орж ийн л да. Тэгээ манай контентэд ингээд өөр өсөлтөд оролцоод маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд хүн болгон үзээсэй. Мөрөдө тоглоом харт амх гэхээр надаас аюу гол сонсогдож байна гэж хүн бодож болтгүй юм бэл. Магадгүй хажууд ч гинтл нэг өдөр гараад нэг л мэдхэд. Тийм учраас бүгд иймэрхүү ойлголттой те авах арга хэмжээтэй
бүгд сонсоод тухайн ийм юмны одоо талаар боловсралтай болчих юм бол хүүхдээч тэр нөхрөөч тэр сэргийлж чадах байх л гэж. Одоо энэ шин нөгөө нэг одоо юу гэдэг хар тамхиг ингэж үргэлжлүүлдэг энэ болдгоо шүү ийм сэтгэл санаа байдаг шүү гэдэг академик боловсрал байхгүй учраас яг нөгөө хар амьдралаас л ургаж гарсан туршлагаас үүдэлтэй л одоо боловсралыг л одоо энийг л хэлээд байгаа шүү дээ. Тэгтэл энийг нөгөө нэг одоо манайхан чинь болохгүй юм ярьлаа, бүтэхгүй юм ярьлаа. Та нар одоо юу гэдэг манай Монгол арай ч юм болоогүй, арай ч живчээгүй байна гэл ингээл. Тэгтэл яг үнний хэрэгтэй энэ ч угаасаа далд нууц хэлбэрийн гэмт хэрэг учраас гэмт хэрэг одоо талд хэлбэрийн одоо бизнес учраас угаасаа та нарт мэддэггүй л цаанаал цэцгэлээл хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ярахаас өөр аргагүй болол ингээл хийж л байгаа юм л да. Тэгэхээр энэ төслийг хараад надаа айгуу гоё айгуу зөв юм байна гэж бодогдсон л да. Ялангуяа би эхний 2 дугаарыг сонсчоод за ерөөсөө айгуу хэрэгтэй юм байна. Олон хүн үзээс яг л комментуудын уншаал эхний 2 дугаар айгуу гоё хандлт өндөрсөн болохоор за өстой хэрэгтэй хүүхэд залуучууд ялангуяа айгуу сонсоосоо зүгээр нэг өнгөрөх гэж гоё харагдах гэж энийг хэрэглээд алдаад орсон хүмүүс бас байгаа шүү дээ. Тэрийг болтгон байна гэдгийг бид нэр энэ туршлагаас олоосаа. Тэгээ дээрэс нь энэ бүхэн дандаа хаалттай хар хаалганы цаана байсан. Энийг хин ч ярьдаггүй. Гэхдээ илүү нээлттэй энэ ингэдэж шүү, ийм шинж илэрдэж шүү гэдэг дараагийн оролцогчдод маань ч гэсэн би яг өөрөө хэрэглэгч биш учраас тийм ээ одоо яг ямар яс ингэн дэм үү гэж бүр тэрийг мэдэхгүй надад харагдаж байгаа юм ярьж байгаа болвол илүү нээлттэй яг ингээд гэдэг шүү. Амар хэцүү байдэн шүү те. Шинж бүрийг хэллээсээ нээлттэй байгаасаа айжчихгүй санаа зовхгүй олон хүнд тусалаас л